За эргэлтэрлэгийн маань ээлжлэгийн дугаар ийхүү эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт маань уянга Бар ээж. Зарцгой. Хоёр нэр тэ? Энэ. За. яа. Эргэлтэрлээ. Эргэлтэрлээ. За юу ээ? Цэвэрлэгийн компаниас орж цэвэрлэгээ дууссан. За зээл. Аян би. Тийш үү? Тийм үү? Манай сая томс бас тийм шүү дээ. Томс баяр хөдөлгчтэй манай шүү. Тийээс айгу ядуу гэж бодсон. цэвэрлэгийн юм байна. Гүү. Наач амар гоё. Үу ямар гоо битэрт өнөөдөр хоол идэх юм баг. За. Энэ хороо манаас Green Gate International мэднэ те манай Albert Baby Bio Golan гэдээ бас гоё юм тийм жигнэмүүд бас хамтарч байгаа. Гоё юм бэ. Энэ хоороос манай нэвтрүүлгийн хамтрагч SS Pharma-с мэдэх бах тийм ээ. Тийм шүү дээ. Алдартай тийм. Айгуу газруудтай хамтдаг. Том брэнд үстэй тийм. Энэ одоо чи нэг 3-аас дээш настай бүх насныхаа ирэлж болдог нарны тас. Чи ядахгүй гадагшаа явах сурагт болдод зарим те. Тийм биш. Базаага таваад ирлээ. Мэдсэн юм шиг аа. Баярлалаа. Ямар гоё юм бэ. За зөвхөн ханаас эхлэх үү? Мик зүгөөг байсан биз дээ. Миктэй шүү дээ. Чи миктэй. Оо тийм шүү дээ. Юу миктэй бүгд мик аа. Яа гайхалтай. Яагаад ч юм гэртээ оголохтол миктэйгээ ёо. Хөрс шиг өө ирсэн гэдэг. Хүн ирж магадгүй санагдаад байгаа. Мик зүүж. Яг тэгсэн юм шүү дээ. Идэж ямар гоё айлаа. Тийм ээ нөө яа. За. Тийм ээ. Оо энэ хэсгийг ёо энэ зураг мөн. Oh my god. Яа, уянга гэрлээс байгаа ч хөө. Тэр нэр. Оо, nice. Ёо ямар гоё юм бэ. Манай уянгагийн охтууд маань одоо юу яана? Хичээлээ тараад хүрээд Тийм, хичээлдээ. Тийм, тэгээд бид хоёр охины сайхан тогшоод тийм ээ. Тогшоод гэдэг. Хичээл намын хийлгүүлж магадгүй. Тийм. За манай эргэлтэлд ч угаасаа гоё эхлээд өнөөдөр бол бид хоёр чиний арыг даан гэрэж ин сайхан тий өнөөдөр чиний хийх ажлуудыг бид хоёр даан. Тэ чамааг амраа. Тэгээд бид нар нэг гоё sound meditation гэдэг одоо тий одоо тийм дум бясалгал сонгоод чамд өнөөдөр бэлдсэн байгаа. Тэгэнгээс бид хоёроос ойр жоохоо стрессээ болоос бясалгал хамт суучих гэж одоо. За ашгүй хандаа хандаа. Тий хүүхдүүд угаасаа нөгөө хичээлдээ явцсан байгаа болохоор тий бид хоёр ямар ч байсан цэвэрлэгээг ол гэдгээр хин гитэ нэг хамттай хандаа яваад ариусаад ирээ гэж. Тийм. Ямар гоё юу. Өнөөдөр бүр сахаа өдөр болох нэ. Ямар гоё өдөр вэ? Окей. Тэгвэл гурлаа тэгвэл хамт газ тийшээ амжуул явчихаа. Тий. За тий. Тэгээ ер нь эртгэн шиг явчих. Угaalаад хичээл мичээл бас. Тий бас ам амгийн төвчөөс өмнөхөө. Энэ хийх ажил их байна. Тэгвэл гарах юм шүү дээ тий. Тий гарыг. Хүч тэгтээ танаа цэвэрлэх юм ер нь байгаа мó шүү. Арай цэвэрхээ байлоо. За уянга бэлдээд Чи хоолой хөөс зориулаад сонсоо гэрээ цэвэрлэг бэлдсэн үгүй юу? Одоо байгаа л юм. Манайс байгаа л юм одоо. Яалтай үдэ нэр. Би зааван байгаа нэ. Нилээ зовоо. Заавас төрсөн байгаа нэ шүү. Зөөр зөвдөр ингээд ихчнэн цэвэрхээ айл орсон чи ямар нэг өөсөө болж байгаа цэвэрлэх. Оллоо гэх. Тэгээ баярлаа тэрийг. Зүйлээ. Энэ айлд ямар нэг төгс бус юм байх л ёстой. За. Тэгвэл хуцаа өмсч байгаа гурлаа яваа. За. Харин найзан нарыг чиндаа. За бүгдд нь өдрийн мэнд хүргэе те. Өглөөний мэнд байна. За хүрэлцэн ирсэнд баярлалаа.
За манайх болохоор Sound Meditation Mongolia гэдэг газар бид нар байгуулагдаад 3 жил болж байгаа. Тэгээ энэ жилээс бид нар Sanctuary Gallery гэдэг одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж тэлээд бид нар Монголд анхны одоо юм дижитал буюу New Media Art үзэсгэлэн одоо галерейг нээж байгаа. Номер 1-р бид нар бүр огт юм бодохгүй байж чадгаа болсон. Энд нэгэн бодол, тэнд нэгэн бодол ингээд түмэн бодолд эргэлзэж идэг те. За хоёрдугаарт яаж юм гэсэн чинь бид нар оюуны маш өндөр ачаалал авдаг болчихсон. Ачааллыг дандаа давуулдаг. Тэгээ энэ ингээ хуримтлагдаад ахаар бид нэр стресстэйж эхэлдэг. Гуравдугаарт яаж юм гэсэн чинь нийгмийн харилцаанд ороод байгаа юм байна. Нийгмийн харилцаанд орохоор таны бие, сэтгэл, бодол гурван юм докторгүй, тэнцвэргүй байдал үргэлж ингээ савлгаатай гүйж ордог. Дөрөвдүгээр таны чих өдөр тутмын одоо нөхцөл байдлаас шалтгаалаад дуу чимээний бохирдолд орж байгаа. Бид нэр одоо ингэдэг штэ 20 мянган гэрц хүртэл хүлээж авах таатай гоё гэдэг гинэ. Тэгсэн чинь ингээ явж исэн чинь нэг тухгүй чимээ гараа хүн машин хажуу чинь сигналд орж очиод хүн арилгаар ёо ингэдэг штэ тий. Тэгж яхад бид нэр стресс хурааж идэг. Тэнгүү тэнцээ булчингийн зангирал энергийн занглаа ингээд бүх юмд үүсдэг гин л тий. Тэнгүүд бид нэр тэр ингээ тухгүй мэдрэмж авцсан. Гэхдээ conscious mind ил ухамсараараа за тавьшрыг ингээ өөрийгөө ингээ харагдаад яваад өгч штэ. Гэтэл тэнцээ нөгөө таны даалд ухамсар гэж ярьдаг. Одоо нэг англиар subconscious mind, unconscious mind гэж хэлдэг юм байлээ. Тэр тэгсэн чинь тухгүй мэдрэмжээ чинь биен дээр чинь, тархин дээр чинь, нейронууд дээр чинь, булчингууд дээр чинь кодлчдаг. Тэгэхээр тийм одоо тухгүй мэдрэмжтэй ижилхэн долгион ойртоод ирнэ штэ. Тэгэхээр л бие аваад тэг яагаад уураад уцаар нь хөдлөөд байгаа мэддэггүй тийм нөхцөл байдал үүсчээд. За 5 дугаарт болохоор бид нар одоо утас дэлгэцийн гүнзгий хамааралд орсон байна. Энэ хэмжээнээс хэтэрхээр заримдаа нөгөө тархины долгионуудаа харшилтаад бид нарыг бүр одоо ингэж ядраадаг ч юм уу те нойр гүдэлд оруудаг ч юм уу ийм хүчин зүйлүүдээс шалтгаалаад бид нар ерөөсөө 100% хүртэл тархийг үйлзүүлдэг дандаа тасалдуулдаг гинэ. За манайх бүр ингээ бид нар нөгөө 2 бүтээлэг өгсөн байгаа. Манайх жоохон сэрүүхэн байхгүй юу? Нэг бүтээлгийн доороо дэвсээд нэгийг гой давхарлж нөмрөө тэгээ утасныхаа дуунуудыг хагаад энэ нүдэн дээрээ тавиад алгаараа ингээ гой дараараа за. Өнөөдөр бүгдээрээ сайхан аль болох тогтун, тайван, амгалан байна. Хүнтэй хэрэлдэхгүй 3 өдөртөө ууралж уцаарахгүй, ууралсан сайхан гүнзгий амьсгал аваад 3 өдөртөө сайхан энийгээ тогтун барьчвал хэсэгтэй гоё уцааргүй. Намуухан нөгөө нойр их сайжирна. Хамгийн гол нь бид нар гүн нойр авч эхэлнэ. Одоо бид ингээл унтаал те 10 цаг унтсан ингээ шүнжин зүүдлэл нэгэ ингээл басдаг штэ те. Тэгэхээр дутуу унтаад байгаа буюу нөгөө тета төлөвөөс дельта руу гүн орохгүй байна гэсэн. Одоо терапид орчхоор дельта төлөв чинь бас ингээ хүчтэй үйлзүүлсэн учраас та унтсан ч одоо сайн унтаж эхэлнэ. Яа ингээд байна. Тий яг ингээд яваад. Яа ингээд спин хийгээл бүр ингээд. Тий. За. Тэг бид нэр тэр тусмаа амар мухай юм нөгөө дандаа мэдрэмжээ даарч хичээдэг. Тий. Сандарсан ч тэрийг харуулахгүй гээл айсан ч тэрийг харуулахгүй тэнэг харагдахгүй гэд ч юм уу юу ч ингэ тий дандаа ингэж нэг муухай айсан ч гэсэн инээгээ хийж мэгдэг. Тэнгуут чи ингэж уйлмаар боломж гарсан бол тэр боломжийг уйлмаар аа хүртэл хүлээж авах хэрэгтэй юм шиг үлээ. Уйлж та болчтой мэлж тэгүн дараа нь. Яа. Ингээд яргаж ирснээ. За. Хүй миний хүү. Яг өөртөө зориулаад ингэж чинь бол шал хондоо аахгүй. Саяны хол бүр ингээд мэдхгүй нэг юм яг юм сүнслэг гэдэг шиг тийм. Тэгээ нөгөө ажилласаа гарсан ч гэсэндээ
би нөө амар хүнд хэрэгтэй хүн бай гэл ингээл амар юм хүмүүс ингээд оо янгаас та чухал шүү янгаа л энийг чадна шүү гэдэг юм амар чухалгаа боддог байсан чинь сүүлдээ тэрнээсээ ядраад би өөрөө өөртөө хэрэгтэй байх нь амар чухал юм байна гэж та байлээ. Тэгээ яг тэр үйлдэл дээр яг юм таарж байгаа байхгүй юу тий. Одоо ийм мэдрэмж төрж байна. Ингээд би юм ингээд миний нөгөө сав гэжээд штэ ингээд дүүрэн байсан сав хоосорцсон. Хоосон болцсон гоё цэвэрхэн болцсон те. Одоо би ингээ энэчнээс тий энэчнээс гарч яваа тэр савыг би юугаар дүүрэх үү гэдг нь миний сонголт гэдэг яг тийм нэг юм цэвэрлэгдсэн тийм мэдрэмж төрж байна. Бас байсан юм байна. Бас тийм байж болно шүү дээ. Яг тийм. Манай уянгагийн Оны тавилгын ингээ майт болохоор айгуу тийм хурууны хээ үлдээд өөрийг нь айгуу стресстүүлдэг гинэ. Тэгээд үнийг нь арчиж үгүй. Бүрээр загалт болох тий. Өөр загалцсан юм болоо. Тэгээ уянга бантаад гоё болсон байна гэсэн. Тэгээ чи уг нь юм тончтой байгаа байхгүй. Өө чи яаж юм бэ? Өө ингэх юм. Манай айрын нөхөр нь өөх чи гэр цэвэрлж чаддаг байсан юм гээд. Бүү ходолж чалчих гэсэн. Айлын гэр цэвэрлэх яхаа өөрхөн гэрээ цэвэрлэж гээд. Янзын загнаад. Янзын зодод гэж штэ. Чари. Би яа тийм гэр цэвэрлэх нэвтрүүлэг хийгээд байгаа юм бэ? Яагаад би очиж өгөө. Яа, нилээ ядарч байна гар. Энэ яагаад ийм мэт сонгосон юм бэ? Аюу сони юм аа. Зүгээр ингээд өөр юм сонгож болтгүй юм уу янга. Үглээ зэрлэгийг гарнаасаа ам нэг төрүүлж ажиллах юм байна. Аюу тийм ядардаг юм байна штэ энэ ч одоо. Энийг аюу хийсэн штэ айлт чи үглээ зэрлээ. Яагаад ийм сонгож? Ер нь огт тавилгагүй байж болдгүй юм уу гэдэг. Ядарчлаа гэж байгаа нөө ярьсараад ядардаг гэсэн тийм. Уянгаагийнх ингээд энд дандаа юм гэрэлтэй л. Эхний өдөр энийг онгоолгож чадахгүй хумсаа хугалж яснаа бодоход доош нэг муу юм мэрэгшээд байгаа маа. Яа, энэ гурч хөөхөн дан эмгтээчүүд байдаг болохоор юмнууд нь ганган гэж. Энэ айгу гоё үнэртэй юм билээ. Тэнийгөө өөрийнх нь амар гоё үнэртэй. Тэ шалаа гоё үнэртэй болгочхоор гэрээс тэр чигтэй бас гоё үнэртэй. Нэг тийм хурц биш. Зя ингээд хайдраа. хийгээ. Хошуугаа сайхан салаад. Гэхдээ зүгээр би цонхоор харж штэ өнөөдрийн цагаагаар хэрвээ тэгээд бас бодол тавтах зүйл бас их байна. Тэгээд би сая ингэж бодлоо энэ дэше мөшөө гараад Инээс гэртээ нэг авчмаар ах юм. Топ электрониксийнхаа. Стогой. Энийг өнөөдөр гэрлүүгээ авч яваад нэг ганц шалаа угаач болдгийн болов бас захирал махрал загнах юм болоо. Компани өмчийг ховдоо завшсан гэх үедээ. кино. Үгүй Оскарын шагнал авсан хүмүүсүүдээ 1927 оноос 24 он хүртэл авсан ялагчдын зураг байгаа юм бэ. Тийм ээ. Ямар гоё юм. Энийгээ задлахгүй багтаа гэснээс. Water tank. Окей. Thank you Тинико. За одоо энэ
бохороос асгах чи. Идэх гайгүй байна өө. Аа. Цэрх яг инээрээ иднийх нэг юм загварын байр шиг мангар юм цомхон юм цэгцтэй цэвэрх юм. Тэгээ идэх хангана. Угаасаа гэр нөгөө нэг бохирдож шалдггүй гэнэ тэр дорн нөгөө байсан юм байранда заваар тулсан бол цэвэрлэн гэдэг дүрмтэй. Уянгач өөр бар ээж. Тэгвэл арихирнаа. Тийм болохоор угаасаа жигнэс бүр амар цэвэрхэн. Гой цаг үед амьдарч байгаа шүү те. Аав ээж бол манай ээж мэж бол зададаа те. Ингээл эсвэл нэг ор сугаалт гэдэг чинь ингээд нэг хаалт ингээд скват сууцсан. Ингээд шүрдээ ингэж угаадаг. Ингэж. Гэтэл 2026 онд бид нар яаж угаач? Өшөг угаалч бас угаан л та. Цэвэрхээлж юу их вдэ. Тэгээ одоо хийх юмгүй айл та. Өөр яах ёстой юм бол. Хүүхдүүдийн тоглохоос одоо өөр юу хийх вдэ. Энэ лаануудын асаавал яадаг юм бол болох юм болов. Наараач тгөөр. Камерын цааш нь харуулаад байд. Юу саяхан ингээд нүүж мөрж орж засвар исэн болохоор л цэвэрхэн л байна л та. Бүх юм цэгцтэй. Уянга гараад ирбэ. Угаач нагааж ирээд. Сэтгэлээс аюу сайн угаана заяа. Чи хамарч. Эдний хоёр охин нэг нь балетаар нэг нь төгөлдөр ураар хичээлдэг юм байна амин гоё. Тэгээ балет чи охин маань энэ дээр хөлөө амраадаг гинэ. Тэгээ эдгээр улам хөлийн өвдөгдөг юм уу гэсэн. Тэгээ эдний чинь цэвэрхэн байна уу? Толоо тол бохор байна. Ха. Азаа. Жирэмслээс хамгаалах юм бэ уугаарай. Хөөгөө тэр чинь даавар юм шүү. Даавар. Азаа, яринагаа уугаарай. За үнэ дээ. Цэвэрлэгийн супер халчууруудтай болно бит хоёр. Энэ том талтай. Айгүй олон талтай минь гэж. Хоох дуурайд юм. Хүргэлтэрлээ ёо. Хоол ирлээ. Тийм тогтоогоо одоо нэр харуулчих. Энэ яг камер дээр чинь азаа төрөл ингээл нохол зүмсэд байгаад байгаа боловч манай захирал. Гүнжийн зурагтай мөн шүү. Найзынх нь. Аагаа тийм жаагаад тээ. Шигнэн амар гоё юм штэ. Ясуусаар дахиад юм уу? Тэгээд тагуу дээрээ. Усаар хідүүлээ хид ашиглая л та. Та нар баг орцыг гар цэвэрлэдэг. Та нар үүдэндээ юу мó тамир юм шиг нөгөө нэг соёлч өрх. Зүг жишг өрх. Тэгэж дээр ид нөө тэгдэг байсан байж тээ. Тэгээ би нөгөө нэг найзандаа гэрт нь очсон аахгүй өвөө эмээгийнх нь амьдэрдэг байсан. Тэгсэн чи үүдэндээ соёлч өрх гээд бүр ингэ дээр үеийн зав ингэ юм тайз үйдий. Ямар гоё ингэ бүрийг бодсон ш. Доо гэд дуулал доо гэх тийм ээ. Даавч мангар дээр үлдээ. Тэцлээ. За харч. За баярлалаа та бүхэнд. Одоо болно шүү дээ. Зөндөл угаалаа шүү дээ. Юу шиж яагаад аа. Тийм шүү дээ, болно шүү дээ. Чи камера болчиход би камергүйгээр угаамгүй шүү дээ. Үгүй өгтөн найз бид нар жигнэсээ иргэдэг шүү. Жигнэсээ цэвэрлэнэ. Тийм. Тэгсээгээл яачдаг юм уу? Муухай штэ тэгэрч. Одоо дүрс авчаа явчтсан байлээ гэ муухай штэ. За та боллоо ийггүй чи өөр хэцүү юм биш. Манай зураглаач ажилдаа яриад үнж байгаа ямар хэцүү юм. Болсон юм. Өөр яах вэ? Хоол ирчих хоол айдаг. Үгүй энэ ямар хөрхийн хардаа. Тийм байл шүү дээ. Богтой ингэж Хараа бох штэ шүдний чигчлүүр. Зүгээр идэн гэж явах ш та нар. Зүгээр идэхгүй ээ миний хүмүүс сайн хастараа гоё. Бас гоё ирд юм тий. Харин тийм аа. Эдний холслаа. Монголын бас солонгос хоолны ертөнцид бол бас шинжилгээ хийж байгаа газар штэ. яах вэ? Яа, ашигч. Яах вэ? Яар тэнэг юм бэ? Яагаад юм гоё хоол хийж байгаа юм бэ?
яа бус цолгос хоолны газар ийч. Йоо. Үзэгчтэй энэ амтыг яаж танарт үзүүлэх вэ? Та бүхэн хүүхдийн зуугийн Twin Tower-ын 2 дахь барилга хурааны буюу монголоор бол холангийн. Тийм үү. Өө чи бар гэсэн үг шүү дээ. Чи бараа ээж болохоор чам дээр бар ресторан. Тэгээд солонгосоор тэгдэм үү? Хурааны шилдэг гэсэн. Холангийн гэсэн юм. Хилгүй муусаа юмнууд бифштекс гэдэг шиг. Beef steak гэх. Дарагон гэдэг шиг. Йоо. Зориорой. Амтыг нэ. Сургууль дээрээ гадаа тоглосон юм уу? Сургуулийн хашаанд тоглож. Сургууль хашаанд. А юу Солонгосын нарвал англи юм уу хэлгэл англи. тийм шүү дээ. Тийм тэгэл гараа угаачаал гарч. Түрүүлээ заяа. Нэг тахш аваад уралдаж идэж дуусгана. За. Чи ингээ Франц улсад үйлдвэрлэгдсэн байхгүй юу? Органик Европ стандартанд үйлдвэрлэгдсэн. Органик гэдэг. За эхлэхөө. За. Oh my god. Дан. За нэг 2 3 Оролцсон гэх юм уу? Оролцооч. Ямар сайн юм бэ чи та? Юу ч оролцсон гэх юм уу? Одоо тагээс нэг суугаач. Тийм гоё юм уу гэсэн юм. Бид хин дөрөсөн. Би дөрөсөн. Хаанда. Чи түүлгэрсэн. Аль бод орж байгаа шиг болсон шүү дээ. Яа. Түл яг ч уралдаа гистэй юм. Тэгээд яг л тэгээд хөрхөн нөгөө нэг те хүүхдүүдэд таруулаад урдс чи сэлбэрэгчээсэн. Энэ хоёр ч шартаа үзчих юм бол гэж өөдөөс хараа энийгээ хүүхдэд штэ жаах. Танаа ундрах уу. Танда бендертэй байсаар аа те. Бүр суурцсан. Францад үйлдвэрлэгдсэн ямар ч нэмэлт сахаргүй, сүү агуулгадаагүй, органик 100% жимсээр хийгдсэн эбиг яв. Генийн өөрчлөлтгүй ямар нэг химийн бодис агуулгадаагүй, дээрэс нь Европ стандартаар үйлдвэрлэгдсэн. Оо энэ айл өгдөг юм хүмүүжлэлт. Энэ яаж ингэж хэрэг зодж ирж юм бол тийм. Тэр зодолоо болоогүй. Тэр орж ирсэн юм. Орж ирээд шууд үлгэр аваад ингээл юугаа өгөл ингээл те бүр нэг рутин тогтцсон ингээл байсан байранда идсэн бол хайгаа хог гарсан бол хай юм хайч. Тэг чи өдөр барай л. Ямар гоё би чи бүрээ төрөлдөр болохоор төрсөн. Бид яагаад болцсон бэ? Ар зэрэгчлэхгүй юм аа. Завгүй байгаад байна. Өөрөө нэг яг баа юм тий. Тэгэн чиг тоо бодож байгаа юм шиг тэр хэрэглэдэг чинь. Тэгтээ ч амар гоо төрлөж штий. Тэгээд бид тэр ингэ бүжиглээд зүгээр аяа. За өөр гоё ямар тоо. Одоо өөр авьяас юу вэ таар? За хин загвар зохион бүтээдэг гэсэн бэ? Оо хин юм ойдог гэсэн бэ? Хоо за ойж байгаа юм аа. Энэ хоёр чи хэн бэлээ? Руми. Энэ Zoe.
Хоёр бол гэхдээ нэг аймаг гоё юу нэ. Хоёр сиксэн. За энд ч одоо оёод. Чи болохоор загвар цэхэн бүтэт юм шүү. Тэр арай хэлээд загвар. Одоо чи тэр загваруудаас бидэрт үзүүлдэ. Юугаар юу хийсэн бэ? Энэ инхлэнгийн. Энэ юу юм бэ? Энэ юу юм хэ? Энэ толгойн альч өөр юм шүү. Ингэж ойд юм шүү. Зүг үү? Зүг гэж штэ. Тийм үү? Аймаг гоё загвартай байна. Хажуудаа ойж мөнгө аймаг гоё. Багцсан цамцнаас хийсэн. Тийм үү? Наа ч юм амар авангард юм биш үү? Энэ шорт болгоцсон. Юу хийсэн наадах чам? Юу? Өмд байсан юм уу? Тийм өмд байсан. Өмд байсан топ болгосон юм уу? Вау. Йоо энэ арай загвар цогтөг чинь талын бүр ингээ өөр өнгөтэй болгож буудсан биш үү? Өмд байсан чинь топ болгосон гэж. Энд бүр охид бидний хамгийн хайртай зүйл байгаа. Хоёр нүур бодох дуртай юу? Тэр нүрийг бодооч тэр бүр аим шиг. Чи бол ингэж бодоод харах уу? I'm gorgeous гэдэг. Тэгвэл хоёр нүрийг бодох уу? Салан ямар нэртэй? Цэцэн тэгээд инхлэнгийн салон. Цэцэн инхлэнгийн гуа сайхны салон нар хөтлөлөө. Тэгээ. Окей. Яа зүгээр. Яа. Тааш бүр онцлогын аппарат тийм. За. Нэг нь бороор тэгээ нөгөөх нь ягаанаар. За. Бодол ягаад би яха? Би яагаад бор юм? Тав жоох бор царайтай юм бэ? Танад уух юм гардаг уу? Гардаг. За уух юм дээр. Артист хийгээд хэр удаж байна да өөрөө? 10 жил. Ирсэн юм байна шүү дээ. За. Танаас хэдээр боддог үлээ? За үнэгүй. Вау, битэртөө. Ямар гоё юм. Oh my god. Мөнгөг минь яаж мэдсэн болоо вэ? Өнөөдөр спешиал юм байна тий? Тийм өнөөдөр спешиал. Хатаас ингэж хэлсэн шүү дээ. Урамга. За тэгээд. Танад юу педикюр байна уу? Тэг хумсны үйлчлэг байт юм уу ер нь хумс? Байдаг. Үгүй яах. Хараа миний хумсыг хартаа. Хугарцсан мастаа таа. Тийм ээ. Oh my god, маш харамсалтай маш авахгүй. Тэгээ тойрон хумсыг хартаа. Тойрон хумсыг хараач. Бат юм шүү. Гоё шүү. Мэчин. Яа, мэчин. Зүрх хоёр зүрх Би болж байна. болох юм нэ. Ваа! Тэгвэл энэ ногоон палачтай. Би яагаад. Аагаар битэр амир хөө. Яа, бүрсэтгэлээ талчлаа. Oh my god. Одоо ч зүгээр юм Танаа юм өсч мэт юм болоо. Бага. За сприч бүр үйлчлэг тийм. Хамгийн дуртай хамтлаг нь аль нь вэ? Минийх New Jeans. Миний Blackpink. Хайр. Cat's-eye. Cat's-eye. Hands up, baby. Darling. Яа гоёлцсон. Царайлаг. Царайлаг. Ам царайлаг. Миралаг. За энэ бол яг манай про Артист уу? Тийм, артист. Тийм баха. Ихэрч мэж ангид тийм байсан. Би Pro Max гэж байгаа ш манай унжаа. Тэг хайрыг ороо ия. Ай serious. Вау. Яа. Тэгэхээр эсвэл ингээ флаш бүр амар модон орсон шүү дээ уусаа. За хамтран ажиллахад маш их таатай байлаа. Тэгээрээ. Цаашд нь амжилт хүсье. За Окей. баярлаа. Айгу гоё юм. Яг нэг эксүлийн тренд бодлыг хийж чадлаа. Миний хүсэжсэн бодол мөн байна. Тийм бай. Тэгээд маш баярлалаа. Та мөнгө авахгүй гэсэн чинь би бүр мөнгө өгмөр санагдлаа. Гэтэ мөнгөтэй болохоор. Тийм маш өөр юм бас манай
Тосгоны хөөхөн. Тэр ихтэй яг юу шиг харагдчихэв. Яг хувцас маань Юу битээ хувцсан дээр оноо гэх юм аа. юу шиг харагдчихэв. Ямар вэ? Гэтэ ерөнхийдөө ямар юм битээ хувцас. Шинэ мэн үү? За яах вэ? За гоё. Тэр гутал хүртэл хосоогоос тардаа. Өө тийм биш. Тийм аастай. Хомсон хосоогоос тэгээд энэ төдөө хоол идэж авч тэр хараа. Тийм ч хос. Цоос гээд. Гэтэ битэрийн палаж нэр ямар вэ? Гоё. Тийм үү? Дайггүй юу? Тийм найжгүй. За ашгүй та нарт таалагдах гэж бид айгу. Одоо хэдүүлээ тийм цайны үйлчлэг хийгээд гоё. Үгүй хоёлаа чинь бас нөгөө үйлчлэгээ авсан юм тийм чи шүү дээ. өнгөө бас бодуулахгүй. Тийм бид хоёрын нэг юм жигнэмгийн үйлдвэрт ажилладаг бэкер. За энэ гулон гэдэг. Тийм. Дахиад Энэ органик гэдэг гэдэг. миний найз гэдэг. Үгүй Испани улсад үйлдвэрлэгдсэн болохоор. Тэгээ энэ болохоор энэ октодаа нөө тархлуулдгүү. Хэрэгтэй юм байна. Чи энийг идчих ингээ барьж ин да. За тэр өглөөний цайндаа бас идэж болно. Цайндаа авч болно. Нөгөө мейкап хийж ах чинь бас ядарна шүү дээ. Дундуур нь снэк идмээр санагддаг. Өөрчлөлтчийнхээ амруу бас хий чинь. Яг үнэ. Энэ одоо шин sugar free. Тийм. Хэрвээ сахарын харшилтай ингээд их идэхээр сахарын харшил маршил гарах юм бол идэж болно. Им диатист нэг биржигээд идэг мэдхүү сахар наршилтай. Тийм бол бас идэж болно. Эрүүл healthy. За ингээд Би яг чихэрний ашлт. энийг Ахаа. Вау, тийм үү? Тийм, дүүлж энийг идсэн чи яах ч гоо. Гэтэ гоё юмтай наа. Харин ихтэй crackers mix. Crackers дуртай сте. Дуртай. Тийм, crackers ч октод бас айгу дуртай байхгүй. Тэгээд энэ хорын mix бас. Энийг залаад өччих. Та нарын job төрөөгүй байхад бид нарыг ийм салтай диско гэж бичээддэг. Тийм үү ихтэй. Тэр үед чинь сүн далай шалбааг байлаа. Сүмбүр уул дов байлаа. Cheers. Баярлалаа. Танаас салонд тухтай үйлчлүүлсэн. Та зөндөө ярьж. Химээр TikTok-он бид нар ганц TikTok заадаг гэж. За одоо ингээд. Ингээд. Нөгөө тал руу. За ингээд. Тийм. За одоо ингэ юм байна. Энэ нь ямар очтой? Ингэчээд зүгээр ингэж ам уу? Тийм нэг энэ нөлөө. Freeze. Mission. За. Яа надаа Ингээд нөө. it's TikTok time. Gotta make me freeze. Reasons that you gotta. Put in Chanel. Put in Chanel. We say love me and put me Chanel. We say love me No me and put pone me pero si te Chanel. tira un like eso me tiene pensando she likes me. Si te quedas conmigo. Хоёр насан туршийн найзуудаа оллоо. Blackpink in your area. Бүгд зүгээрөө. Бостой хэрсэвээрөө. Дуусахгүй гоё шээс гэдэг болдог байхгүй хамаар маань. Энэ хамар нь Тэгээ гол нь яагаад. Зүгээр байж гэдэг. хамгийн сүүлд яасан гэж бүр амар заяа тий. Нөгөө имплантын заяа хамрахаа үзүүрийг цоолоо гараад ирсэн. Наач хонсоотоор ингээ хасан. Би яах вэ? Ингээ тэрийг нөө бодгоо тэгээ бондоогоо гарч ирээд авахт нь ямар ч юм бэ амар ажилтай заяа бүр. Тэгснэ хомсоотойгоо авч яхад ингээ Хөдөлгөөн тэр яг ингээ имплант заяа юм ирзэн юм силикон заяа. Тэгээд эсвэл нэг батхны наалт наалт нааж яхад. Очиод тэгээ нөө силиконоос авахсаар аргагүй л шүү дээ. Үгүй чи авахшуур аргагүй чи авцсан юм шүү. Тэгээ эмзэг дээр очсон чинь угаасаа ингээ нөгөө дотор төсөл мөс тийхгүй нөгөө нөхөрөөс суулгаад авцсан. Тэгээ хамран дээр би чи юм доо согж. Гурван хамрын нөхтөө олоо заяа. Тэгээд 9 сард ахуулахад энэ чинь юм өмц юм дотор нь ингээд нэг юм бодцов шиг юм нөх байж байгаа. Бүр өдөө зэрэгтэй идчихээд байж байгаа юм шүү.
Тэгээ Майкл Джексны сүнсийг баг өндөрлүүлээч гэж бас загтсан юм гээд. Тэгээд тэр болгон дээр чинь хамар няцаа хуучин хамарны байсан юм байсан ингээл амар. Тэгээ тэрэн дунд чинь би чинь харин тийм ээ гэх бүр өөрөө зүгээр. тий. Тэгээ хамар өөрөө миний бүр ерөөс эмзэг сэдв биш болоод. Хамарны түүч ингэ зургнууд байх хэрэгтэй юм шүү. За энэ бол миний титоны хамар гэх. Үрсчгээрээ ингэдэг байсан, идэхээр ингэдэг байсан. Яа, ямар айлтай юм Тэгээд тий. тоглоод аждаг юм байл шүү дээ бүр өстэй. Амар. Тийм болохоор одоо тэгтээ одоо эмзэглэхгүй угаасаа хамраа би нэг мэдчихэж байгаа толинд харах болгонда. Харин ч чирийг гахаад байхгүй. Одоо хамрын яац юм бэ гээ ер нь л тэгж тэрний яац юм бэ энэ ингэсэн бэ гэд тэр хүн тэрийг мэдхгүй л яваад. Бүр илүү мэдчихэж байгаа шүү дээ тэрийг бол тий. Яагаад заавал тэрийг тэгээд идэм бол тоо. Нөхний ингэдэг өвдөж байгаа газарлаа ингэж хөндөж. Тэр хүн өөрөө эгээ гоо тижээдэг байх нь. Гэтэ амар инээдтэй ингэж. Одоо ингээл юм сошиал ингээл амар хейт комент ингээл ирдэг шүү дээ тий. Тэнгүүд ингээд миний тэрнтэйгээ ингээд бас нэг тэмцдэг арган заяа. За. Харин тийм ээ. Тий яраа. Ингээ биччихвэл хүн шууд зөөлрөд гэтээ зүгээрээ чи тэгсэн ч гэсэн хөрөх шүү. Тэгээд тэрэн дээр нь бас харин тийм ээ. Тэрээс юу даа би өөдөөсөн бичих юм бол тэгэлгүй гэж бас юм яриа штэ тэнгүүд харин тийм байгаа зүнэ мүнэ гэж мэгээ бичингүүд би ч гэсэн тэгж боддогөө ч юм уу те амар хүлэн шүргүүд гэтээ зүгээр шүү чи гэд нөгөөх маань шууд ингээ амар сайн хүн болчихдог. бас тэгмэр юм байна. Тийм яран тий. Шууд тий. Хүлэн шүрж юм шиг. Тийм байна. Давуулж өөрийгөө бичиж мичээ тий. Чи дутуу ярьж гин тий. Чи бүр наацтай чи би нэмээд бүр харин би бүр хэлээд өөрөө өгье. чи заяа. Үнэхээр бас хараал хийцэн хар хамар байгаа. За бодож л тоо. За бидний дотн яриа өрнүүлэх цаг. За энэ хэсэг маань нэмэх 21 насныхан зориулоо. Бид нар гүдээс ямар ч мөнгө аваагүй ч гэсэн яах вэ? Яг үгүй л аав шүү шүү. Өгвөл бид нар дуртай яавал. За эд нөгөө маа тогтгоо нэг юм хөрх юм болоод ирж. Нэг нууцаа хэл заяа. Хай. Нэг нууц хэлээд айл. Нэг нууцаа хэл. Тэгэхээр энэ над руу харах юм уу? Юу ч ойлгоогүй. Тэсээ нөгөөдгөө тайлбарласаа тийм үү? Тийм үү? Юу ч яриад. За нэг бол шууд эсвэл нэг нууцаа хилээд яасан ч Өөртөө зүгээр юу ч ярихгүй уугаад байж бас болно. Таараа сайн хөлтэй асуулт асуух гэдэг байна түрүүнээс энэ. За. Ингэнэ. Хав харан хуйд цав цагаан даавуун дээр цаг 30 минут хүслээ хангана. хав харан хуйд Цав цагаан даавуун дээр 2 цаг ч юм уу тийм хүслээ хангана. Кино тий. Дэлгэцэн дээр кино гаргах юм л. Оо тийм кино Ухаантай да. Тийм нөгөө контемпорари бүжиг юм болоо. Чи бодлоо сая энэ харсан үстэй. Юу Чи харсан. чамаар ууган зорилго уулгах. Чи даад хийцээ асуулт нь. азгүй байсан хариулахгүй байсараа гэсэн. Азгүй. За. Тоо даяаруу. Яа. Мэдгүй чи хөтлөж. Энэний хэрэг юу байна уу? энийг ингээ өөр өөрсөнд уумаар хараад. За би ууч. Дараа нэг азаар ороод. Тэ харин тэ. За эхнийхээгаа тэгвэл яг юу яач. За одоо ингэж жагаад. Яг та. Гарах гэдэг шүү дээ. Оо за. Хүлээж ирсэн тэ. Ямар гоо яцтай юм бэ гэ тэ. Түлийн нэг асуулт заяа. За. За одоо ярьсан. Юу вэ? Сая ихний асуултаас сүүлгөө. Тэгээ дууслаа манах. Баг шуугаар амьсгалдаг вэ гинэ? Багшаа. Шохоогоор. Баг шүү. Агараар л амьсгалуулгууд ялгаагүй. Ухаатай. Сугал. Гоё хідүүл вэнээс асуугаад байв. Бусдаас хамгийн их сонсдог магтаал юу гэх юм? Ямар гоё за. Тэтэт айлын Энэ ол юм бас чинь. энэ олон гоё сайхан үгнээс айлын Тэ штэ бас. мэдгүй юу штэ. Айгу хамгийн их сонсдог хэрнээ нэг сонсох хүсдэггүй үг гэж бас байдаг. Тийм үү. Тэр магтаалаас уу? Тийм. За. Хүчтэй юм ихтэй шүү гэдэг. Айгу их сонсдог. Бараг маш их сонсдог. Үнэхээр хүчрхэг эмхтэй шүү. Үнэхээр хүчтэй эмхтэй шүү гэдэг. Гэтэ би тэр үгэнд дургу. Гэтэ тийм биш байгаад хахад гэж байгаа юу? Үгүй Би өөрөө хүчтэй байх хүсдэггүй. Би чинь би аргагүй ихэнд одоо хүн харахад хүчтэй юм шиг байхаас өөр аргагүй. Монголын нийгэм тийм байна, цаг үе тийм байна. Миний одоогийн байгаа амьдрал тийм байна шүү дээ. Тэгэнгუთ тэр би нөгөө юм хүчтэй байхын тулд хүчтэй
байдаг гэсэн үг. Хүчтэй байхыг өөрөө сонгоогүй. Тийм ээ тийм тий. Тэгвэл Тэр хүчний юм байх чинь гэдэг. Тэгэхээр хүчтэй эмэгтэй гэдэг үг нь дуртай эмэгтэй хүн баг байхгүй. байхгүй ах уу тий. Одоо ер нь гэрлэлтээс юу хүлээж байна? Одоо ингээд 50 60 жилийн амьдрал чинь одоо хүн угаасаа яг ингээд хайр л байд юм байна мэн гингууд одоо юу ойлгож байгууд хайр айгу баг хувийн эзэлт юм байна гэж бодож байгаа байхгүй юу. Ихэнх хувь нь хүндлэл болон итгэлцэл тэгээ баг тэр хоёртой тэнцүү хэмжээнд төвчээр байд юм байна гэдгийг ингээд ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэл одоо зүгээр ямар ч шүүлтэхгүй харилцааг Өстой гоё тий. Яг энэ яг бидний яг нэг юм яг энийг ухаарч огоордог нас юм байна. Афоризм уянг тий шүүлтгүй харилцаа. Өөрийн мэдлгүй шунал төрдөг зүйлээ хуваалцаач гинэ. Ахыг хүссэн эд зүйлс одоо өөрийн мэдлгүй Шунал төрүүлээд гэдэг юм. контролгүй худалдаа аваад идэх юм уу шуналтаад тий. Ер нь бол яг шуналтдаг юм нь юу штэ. Гутал ахгүй юу? Тийм, гутал. Тийм. Гэтэ нөгөө юу? Ерөөсө контролгүй худалдаа авалт хийдэг гэх юм уу? Юу ихнээсээ л тийм байсан уу? Тийм сэтгэл хөдлөлөөр хандахгүй. Шууд ингээд авч маваал ингэж юм гэхээс илүү за одоо тэгээ байнг штт ч юм уу тий. Нэг тийм л юм бодогдоод идэлсэн л. За байгаа л юм чинь. Нэг бол үнэхээр ингээд муудсан зуудсан байл хэмжлээ. Тэрнээс зүгээр л Шаардлагагүй худалдаа авалт. тийм амар гоё юм байна гэж авчи биш. Зүгээр яг тайзан дээр гардаг дүбэл маань надад тийм палаж байгаа. Тэрний доогуур өмсөх юу за энийг авъя ч юм уу яг тэгж мэгч авдагс. Тэрнээс шууд ингээд сэтгэл хөдлөлөө шууд мод тэгж авд. Нөгөө яг шопинг хийхэд нөгөө баримталдаг дүрм нь нэг юм ингээд авахгаа зорьсон бол тэрийг л авна. Гэтэ дунд нь ингээд үнэхээр өөр ингээд юм харагдах юм бол тэрийг авахгүй гарч яваад хэрвээ надад ингээд 2 3 оны бодогдоод байх юм бол дахиж онлайнаар зураг мөргийг харж агаад ч юм уу тэгээд авч маа. Тэгээ дахиад нэг харна. Тийм. Тэгээ би бас хацсангуу ер нь бол гайгүй тийм юу. Тийм үү? Бас нэг өрөлгөм шүү. Өрөлгөм биш ер нь. Одоо чиний тухай ер нь гарч ирсэн амар тийм сенсац байна уу? Одоо ёстой худлаа гэсэн юм байна уу? Одоо шар багасаа л одсон юм. Манай X чойж ах биш үү? Бүр жоох махтай үргэлжлсэн. Чойж ах битээр зүгээр 3 жил үерхэд салжсэн бохоо. Чихэд хүмүүс одоо болохоор суугаа салсан гэдэг. Ямар жоо дээсэн. Тэгээ суугаа салсан. Энд чинь тэнгуутаа намайг анхудаа хүнтэй суугаа хүүхэд гаргаж хахад өмнөх нөхрөн ингээд гэж мэгэж хүмүүсээ яаддаг тэр жоохон тэнэг санагдаад тий. Тэр бол хамгийн худлаа. Тийм ээ. Гэтэ уянгаа тэр чинь бас нэг Тийм штэ. бас нэг бирүүд хийсэн баг. Нэг хамт хэл бирүүд байсан төв би. Тийм штэ тий. Тэр штэ. Уянгаа эдэн дэртэ дуу YouTube дээр штэ манай. Би ч их тийм гоё хувь тавилантай хүн гэж өөрийгөө бодсон. Өөртөө зориулж дуу муу ийлэх чинь бас нэг Юу миний мөрөөдөл штэ байхгүй штэ. Тийм штэ. Тэгээд 95 тийм бүр жоохон байхад үргэлжлэжсэн хүн маань тэгээ надад зориулж дуу муу хийж байсан гэд би ч хоёр дуутай. Тэр нь хоёр өөр хүнээс гэх. Тэгээ хоёр өөр хүнээс гэж. Одоо хайртал бол тооцоо хатал. Тийм шүү. Би ч амар олон дуутай. Ерөөсө дандаа л азаргалаа л яадаг нэрсэн. Яа тий ерөөсө. Чамглын дуу гэвэ. Чимбүү. Дуу гэсэн дуу шүү. Тэгэл хинэн мэдгэдэггүй надад дуу зориулаа л. Би нэг юм нэт юм гэж сонсон дээр. Цаг нөө өсч ордог аахгүй юу. Оо та чинь жүжигчэнтэй гэлдэг гэсэн юм. Тэгэхээр Аа вэ чинь хүүе намайг таньж байна. ерөөсө тий таньж шүү. Оо ямар гоё угаа тийм гэл. Стагаа таны кинонд стагаа тагт ерөөсө хөгшрөөгүй байж. Үгүй баццэг штэ. Дээ. Жижигмаа явуулдаг үстэй. Та ямар гоё залуу. Ингээд хатагаж явах тоо хөөстөнд гараа авсан шүү дээ. Бүр баантаа. Шилж чадахгүй тэгээ. Зэрэгтэй арай л. Тийм бүр Арай л баримжаагүй юу? бүр үнэхээр баантаа одоо тэр чинь одоо би биш чээ гэдэг одоо. Тэгэхээр манай үуч жүжигчин хэлж байгаа. Тийм бэ гэсэн чинь таас гоё танаас жинжима кино гоё тагт ямар гоё залуу. Би ч бүр халаа өргөөл явж байгаа юм чи бүр
Тэгээд хамгийн амар би тэр чинь өөрөө эйгүү байдлаар байгаа юм. Тэр хүний эйгүү байдлаар оруулчихсан гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Гүүштэй энэ төргээ би чинь чадахгүй шүү дээ. Харин тийм ээ. Тэгвэл гүйштэй л гэсэн. Яг ийм бодод өнгөрсний дараа хамгийн гоё өгнөд орж ирдэг. Бөө би чинь өдөө л бодож чинь нэг Чи жинжимээ үзэхдээ хитэн настай байсан гинэ гэд өөрөө хариултыг нь одлоо. Тэгээ зүгээр ер нь аюу адилхан. Ингэн хүртэл. За чиний нэг сул талыг заяа. Хүүхдүүд чинь бити дуурайгасаа гэвэл тэр нь юу аах вэ? Тэгээ ургуулж бодсон. Ургуулж боддгоо. Нөгөө амар юм overthink хийдэг юмыг хүмүүсийн жирц маа нөгөө ер нь дийлэн хүмүүс тийм л ахал ба. Гэхдээ нөгөө яг одоо яг сүүлийн үед миний нөгөө айгу төвлөрөх ёстой зүйл нь нөгөө одоо байгаа дээрээ сайн төвлөрөхгүй болвол хитрхийх нөгөө нэг болоогүй байгаа зүйлд амар урьдчил санаа зовоод тэглээгээд яг эцсийн дүндээ юу ч өөрчлөгдөхгүй зовж байгаа нь зүгээр би л байгаад байгаа байхгүй юу. Өнгөрсөн бол угаасаа миний л сонголт миний шийдвэр байсан гохно гэл тэгэл өнгөрдөг байхгүй. Ирээдүйд болонгууд ингээл тэгүүлтэх болов уу яг хэрвээ яг тэх юм бол заяа. Цаг тэгэл тэх гэл ингээл тэгэхээр нэг тийм юм эрийг л одоо бити тийм нөө өөрөө хитрхи зовоож хэмжээнд очлоо тэгж шаналан барин бодоос бай. Чи өөрөө яг тэрнийх нь стрессийг өөрөө мэдж байгаа юм байна. Одоо миний нойргуудл ингээл бүх юм ерөөсөө яг тэр тархигаа контролд чадахгүй болоогүй байгаа зүйл хитрхийг төвлөрч ханалснаас юм болж байгаа байхгүй юу. За энэ бол бидний сигнатур асуулт байгаа. Бүх зүйл зүгээр үү юм. энэ ч аяа гоо таасуу. Жинжимээ гасрээ. Бүх зүйл зүгээр үү? Гэхдээ энэ амар юм ингийн мөртлөө энэ амар эмзэг асуулт. Тийм шүү дээ. Юу ч асууж иж бас болох. Тийм бүх зүйл зүгээр үү яа тий. Яг бүх зүйл нь зүгээр биш хүний хажууд бүр бүх зүйл маш зүгээр. Бүх зүйл нь маш зүгээр хүний хажууд бүх зүйл ерөөсөө ч зүгээр биш. Энэ бас маш тодорхой хариулт байна. Бүх зүйл маш зүгээр байх нь бас өөр асуудал. Тийм. Ер нь аль тийм. Гэхдээ одоо зүгээр яг юу бодогдож байгаа гэхээр доошлсон ч дээшлсэн ч тэр бүхний ард хэн байгаа хүн би өөрөө л байгаа. Тэр нь надад айгуу гоё. Яг тэгж мэгээ бодонгууд бүх зүйл маш гоё, маш зүгээр. Оо тийм үү. Өөртөө хэлж хамгийн сайхан үг хэлээд дөрөв твэрэрэг гинэ. Би ч тэ өдөр болго өөртөө дандаа сайхан үг мэдэлдэг. Тийм үү. Гоё ер нь бол. Тэ нөгөө ер нь жоохон ойрмуутай байгаа даа. Нөгөө орой унтрахаа өмнө яг хэлмээр байгаа юмнууд бүгдийг энэ дотроо хэлээд одоо хэлж хүн очиод хэлж чадахгүй юмнууд гэж бид нарт байж шүү дээ. Тэрийг би ингээд зүгээр яг унтрахаа өмнө дотроо төсөөлж бодоод яг тэр хүнтэй уулзаад тэр бүхүүгээ хийж ийн гэж бод төсөөлөн гутлаа яа ингээд бүгдийг ингээд дотроо ингээд ямар гоё. Тэгээд тэгэхээр нэг юм арай нэг юм бас юм гоё уужраа. Тийм шүү дээ тэр чинь гараа явж байгаа шүү дээ. Өөр нь бол ингээд. Тэгээд өөртөө ч гэсэндээ тэгэл муу болж байгаа шүү дээ. Болж байгаа чи чадж байгаа. Тэгээд чи яг хүссэн амьдралаараа амьдарч байгаа болж байгаа. Тэгээд болно угаас болсоор ч ирсэн цаашдаа ч бүх зүйл болно гэл. Энэ бол ингээд дандаа тэгж их мэдэд аа ерөөс үл үед. Би ер нь хүмүүст хэлдэг зүйл нь өөртөө хүсдэг сайн сайхнаа яг адилхан зүйлс. Яг л тийм шүү дээ. Тэр үгийг л одоо Өөрсдөө төрч тээ. Хөөе. Манай хүн 7 надад байгаа. 7 нагаар дээр байдаг гэхээр би вау. Бүр ингээд амар гой санагцсан. Тэгвэл тийм бас мундаг хариуцлага таа байв шүү. Тэ. Тэнгүүд одоо нөгөө эн чинь баг ингээд уг нь л хийжээгээд нөгөө лав стандарт ахгүй дээ зүгээр ингээд стандарт хамгийн л байх хэрэгтэй юм байхад энэ нэгээ сонсохдгүй ямар мундаг юм. Бүр энэ дээр тулчаад шүү дээ. Яа тэгэхээр нөгөө нэг салтгаал тангуул нэг ингээл хоёр талтай бол нэг юм яаж айл нэг нь ингээл илүү их үргээ ингээл хариуцлагатай байх. Тэгтээ нэг нь ягаад ч юм тэгэл нэг гоё чөлөө цагтаа өн болцсон байх. Тэгээ хугас хариуцлага. Тэгвэл энэ чинь нөгөө амар үлгэр жишээ салтгах юм. Тэр тэгвэл аягүй сайн ярилцсан гэсэн үг юу? Хин аягүй тийм хариуцлага юм шүү. Тэр нөгөө ер нь л юу ч ярьдаггүй гэж тийм. Оо тийм үү. Юу ч ярьдаггүй тэгээд зүгээр нөгөө анханасаа одоо хүртэл өөрчлөгдөөгүй зүйл нь хин маш сайн байсан. Оо ямар гоё юм те. Хангалттай ярилцдаггүй ч гэсэндээ дор бүр нээгүй тийм ухамсартай хариуцлагатай юм байна штэ тий. Тэр ер нь хин хүүхдүүдээ хин нэгэн дээр удаан байлгаж угаасаа чадахгүй. Тийм тэгэхээр нөгөө
хүмүүс хүүхдүүдээс цухтаад шүү дээ. Зарим нь ингээ эсрэг айлуулах ингээл нөгөө өгч явуулаад арай зөөхөн уулзах гал өөрөө байх гад ч юм их гээддэг. А битэр бол юу яриад би аав шүү дээ. Үгүйс би аав шүү дээ гэдэг нөгөө аав нь хүртэл яг тэгдэг ингээд. Эрэгтэй хүмүүс яг дийлэнхтэй анзаараад хахад эрэгтэй хүмүүс илүү нөгөө нэг хүүхдтэйгээ ойр ойрхон уулзгаа болж мэлчдэг юм шиг харагдаад байхгүй. Тэгээд хүүхдүүдийн аав болон учраас гүү би хүүхдтэй аав нь үгүй юу би яг тэд очиж аав шүү маав шүү гэх юм. Юу нь бол аюу сайн аав. Уучлаарай гэж хэмжээний тийм юм бол өөртөө хийгээгүй л гэж би одоо бодогдод. Дахин надад бол санаанд орж ирэх тийм байхгүй байна. Тийм уут хэрвээ ямар нэгэн зүйл болсон бол болох ёстой болоод болсон. Тэрийг болох сонголтыг би өөрөө л хийсэн байна. Яга мань айгүй гоо сэтгэлээ их чөлөөлж буй юм байна тий. Гэхдээ энэ аль тийм нөгөө уучлахгүй байна гэдэг чинь тэр сэдв одоо хүртэл хаагдаагүй байна гэсэн үг байгаа байхгүй. Ингээд дотор нэг юм зовоогоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг надад бол одоо тийм байхгүй. Зүйл болох ёстой байсан. Тэр болох ёстой юмных нь ард чиний сонголт байсан гэж боддог байгаа болохоор одоо надад яг манай найзууд надад юу гэж хэлж байгаа вэхээр гоё байгаа гэж байгаа ч гэсэн чи ингээд сэтгэл бие баригдaltaй байгаад байна. Чи тэгэхгүй одоо зүгээр л яг чи ихнээсээ гоё бай. Тэгээ одоо чамд гоё чи сингл штэ тий чи сингл. Тэгээ Жирэг өгөх юм байна гээл тий. Тийм байж ээж тий. Жигүүрэн дэлэг гэдэг. Яагаад юм гоё залуу малуу ч юм уу тий тийм юм харагдсан бол чи яагаад зүгээр Тийм даваа таалагдж байгаа илэрхийлж жишээ нь яагаад чадахгүй байгаа тий. Нэг бол хүн рүү бичмээр байгаа бол яагаад зүгээр хай гэж зүгээр бичээл сэнс тарч чадахгүй байгаа. Чинь яагаад тоо бодоод байгаа юм тий. Тэгэд баг манай нэс захгүй айл болгонд жижигэрч алгын чинээ болж амьдрах гэсэн юм бэ. Лаа штэ гэд тий. Гэд яг тийч чаа. Тэгтээ гэж үү те. Тэгтээ ингээ бодхолэр чи бас яг тэгж чадахгүй л байгаа л тийм л тэгтээ яг удаач чамаа гоё ингээд enjoy доо тийм гоё хурж өгч байгаа. Тийм ээ тийм ээ. Найзууд тэр бол наа чи ямар гоё найзууд вэ? Манай найз чишэл хэсрэг шүү. Хүүсээ чи болоод үгүй би чи сингл хүмүүстэй гэхэд тэр чи ямар хамаатай юм бэ? Альчаар уучаар найз нь өөрөө орж ирээд байна. Альчаар дарддаг. Дандаа унаад. хүн нь орж ирээ. Тий. Найрыг тогтоод байгаа нь том долгоод орж ирж тогтоод. Тэнийхээс юм болоод унаад энэ одоо. Шигээ түрүүгчтэй жирэг ох юм далавчаад гэдэг наа чи бүр далавч хит дэвэд бүр. Бага хит дээчгүй ах чинь буудаад оршиг бийж оролдохгүй гэлээсэн. Араа дэш дэвэд байна. Наата буулга гэлээсэн. Айгу муухай тийм ерөн бодоос нь хорон санаатай найз нэртэй исэн байж тээ. Тийшээ хараад тэ камер давж хараа. Тэ камераар сууж байгаа юм байна. Хүүе чи одоо хараач гэж байна. Би одоо яаж харах юм бэ? Өөр чи нэг сайн талыг хүүхдүүд чинь дөөрэ хасаа гэвэл юу байх вэ гинэ. Шийдэж чаддаг л заа. Яг Яа, наа чи эмхтүүний амин чухал чадвар шүү. Магадгүй ингээ жоохон хатуу байж магадгүй. Гэхдээ нэг шийдсэн бол тэр шийдвэртээ эзэн байж чаддаг. Буруу шийдвэр байвал бас пянгаад ааж чаддаг. Тийм л байгаасай л нөгөө шийдэж чадахгүй байна гэдэг чинь тодорхой хэмжээнд бусдын эрх шилд байгаад байгаа байхгүй. Хин нэгний саналыг харгалзах гэдэг нь тэгээ өөрөө шийдэж чадахгүй байгаа. Тэгэхээр нөгөө талдаа энэ бол өөртөө ихтгэлгүйгийнх бас нөгөө гүйцэд эрхчлөөтэй биш байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө шийддэг хүн байгаасай гэж тэр зангийн маань л дуурайгаасай л гэж. Найзын хараа яаж илэрхийлдэг вэ? Бэлэг өгч. Оо яа өнөөдөр шивээр бэлэгтэй. Хоёрт бол найз шүү. Тэр яг юм хайртай татны хүмүүстэй зүгээр яг бэлгэл өгмөр санагдаад. Тэр нэм том жижиг хамаагүй юу гэдэг би одоо ингээд CEO орох гэж байгаа бол CEO ороод гарч ирэхдээ нэг юм жижигэн модон чихэр ч юм уу юу гэж. Нэг хамгийн сайн. Өглөө ажил руугаа орохдоо кофе авах нэг кофе гэсэн бол дээр нөгөө хідэн хүн ирсэн байг мэдгүй учраас за мэдгүй амарсан дүрийг авчий гэдэг ч юм уу тэгээд ширэн дээр нь ингээд тавьсан байдаг ч юм уу. За эдийн засгийн хохиролтой. Тэгээ нөгөө тэр миний тэр нөгөө нэг харин хэл юм шүү. Хүнд юм өгөөж тэрийг ямар гоё юм баярлалаа гэж харж би өөрөө гээд нэг ингэдэг юм шиг байна. Ямар гоё энэ араас яг гоё тодорхой гоё кайф байна. Ядчил би тийшээ авах чинь захин байна уу гэж асуух чи хүртэл нэг тийм юу гой санагдаад байдаг аахгүй надад. Би ихтлгүүр дотор явж ин ихтлгүүрээс юм харах гэж байгаа хүн байгаа юу ч юм уу гэд ингээд найз тохиог групп чат матан дээр бичдэг ч юм уу те.
Тэгж мэгээл Гоё юм ээ. ордоос болоод игдэг ч юм уу нэг хүний ярьж исэн тэр нөгөө деталь юмнуудыг амар анзаараад үздэг. Тэнгуут ингээд дараа нь ингээд ярьснаа манай тэрний бэлэн Тэржсэн жоохон штэ. муудсан байсан. Аха. Чи энд ийм бэлэн ийм яах вэ мах уу ч юм уу те. Нэг бол ус унаад байна гэдгээр ярьжсэн. Тэрэнд нь яа тийм Ямар Яа наа ч юм бол амар хүн сэтгэл. тийм тэгээд юу нэг бодогдож идэг юм уу? Яаж юм тэр үнтэй холбоотой нэг юм ингээд дараа надад тэр миний ингээ амар хайртай чухал хүн бол ингээ дараа нь яг бодогдоод идэг. Нэр нэг тэрийг хөөцөлтнө гэжсэн тэр нь яасан бол нэг асуу юу яз гэдэг ч юм уу. Тэгж мэгч нэг орж ирээд дий. Суралц минийхөө тийм ээ. Бичээд авъя байж. Бичээд авъя. Яа. За энийг эргүүлчихье. Үзэгчтэй дахиад дуугараа. Тэр юу хаашаа хөлбөр дараад. Уруулаа ээшээ гэдэг зэрэг хайц юм бэ. Тэр доор ари шилдэг гэдэг. Үлчтэй тэгээд яг энэ камер дээр ихтэй бүр маш мэдрэл мотой хүмүүс харагдаж байгаа юм шиг зүгээр. Нөгөө тэмээ огшаа гэдэг шиг. Ийшээ хизээ ирсэн бэ та нар. Хонголдоо шиг уусаа нэг уулаар өдөр хоо. Энэ хитэн градус юм бэ гэж бодсон. Энэ надруу. Өөрөө тэр зүгрүүн тулан тэ яг над руу явчихлаа. Нөгөө Дагаа яваад байдаг наас. Оянга одоо уултаа тий. Хүүхдэд зэмлэхдээ юу гэж хэлэхгүй юмсан гэж хичээдэг вэ гинэ. Тэнэг юм уу? наа ч хамгийн ингээ үг шүү дээ. Би ямар тийм. Би тэ энэ хоёр тэзэж тэгж хэлж байгаагүй. Гэж оронд нэг үг хэлэх юм. Вирусөө Мангар юм уу? вирусөө нөгөө юм субъектив яг тэгж хадайгүй. Чамайг залхуураад ингэсэн бахтай гэд би бүр гайхаад байна. Тэ? Уг нь ингэдэггүй гэж би бол охиноо тэгж боддог байхгүй юу? Гэдэг ч юм уу те. Тэрээс ингээд чи тэнэг юм уу? Чи залхуу юм байна. Гэт ингээд хин өрөөл штэ амар. Яг. Тэгэхээр би Африк болж ороод шүү. Йоо. Гэхдээ нөгөө тэнийг залхуу байгаасаа гэж хинж хүсгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг тэгж хэлж болохгүй. Тэгэхээр ерөөсөө тэгж хэлдэггүй. Тэгээд энийг нөгөө хизээч хэлж үзээгүй. Гэхдээ ягаад дандаа тэгж боддог вэ гэхээр нөгөө зүгээр юм санамсаргүй амнаас гарчихгүй гэж дандаа ингээд боддог гэх юм уу. Тийм. Нэг мэтгэд хэлсэн байхгүй гэд боддог. Тэгээд Наач мастаа. За би нэт за чи яваа. Үгүй би одоо болсон гэж. Миний өнөөдөр арай гэж хоослсон энерги савмаа барихад Юу шээ тэгээд. Хоёр чи яасан сони юм бэ те. Тэгтээ ингээд амар гоё ингэж өгтөж хүлээж аваад яг гоё ингээд өөрийнхөө байсан маш их баярлалаа. Оо манайд ирсэнд хараа өстөх баярлаа. Та хоёрын одоо ачаар буйнаар гэх юм уу өнөөдөртөө ховор гаргадаг тийм чанартай зөөртө зориулсан цагийг гарлаа. Айгуу тийм сонин шин мэдрэмж, шин туршлага байлаа. Тэгээ ийм гоё зүйлийг нээгээд мэдрэх тэр одоо боломж бас өгсөн нэвтрүүлгийн багийнхандаа эн чинь одоо хоёр хүн энэ ч гарч байгаа ч гэсэн энэ арт ингээд олон хүмүүс ажиллаж байна. Мейкап артист гэж Тэгээд ингээд энэ нэвтрүүлэг чинь ингээд контент чинь гоё юмнаа гэд итгээд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын үндсэн ч гэсэн айгүй их байгаа шүү дээ тий. Энэ нэтгэс баг хэлээд өгчих. Тэр хүмүүст нь зөндөөх баярлалаа. Тэгээд эн чинь юм юу ойлгохдоо заавал нэг юм сургах биш, заах биш. Зүгээр ингээд үзээд хамт гоё инээгээд Хань гоё мэдрэмжээр хамтдаа хуваалцаад үзэж байгаа айлд ингээд хамт очиж байгаа байхгүй юу юм тий. Яг ижлэг яриад яг энэ мэдрэмжийн л гоё enjoy хийж хүлээж авч бас үзээсэй гэж бодоод байгаа байхгүй юу. Нөгөө нэг манай яг анхны дуур дээр ирсэн нэг хамгийн гоё комент нэг юм одоо хүртэл мартагддаг комент. Яг л би эргэл тавсан юм шиг үзээд тэ би эргэл тавсан юм шиг санагдлаа. тэрийг найз нь бичсэн юм. Уурж кадраа. Тэр нөгөө манай нэвтрүүлгийн зорилго ердөө л энэ юм байна гэж би бодсон байхгүй. Уянгаа минь ямар сайхан үг хэлвэ. Нэгэ сайхан алгадчих. За уянгаа өөрөө зөвшөөрөхтэй амар гоё хэлсэн шүү дээ. Өөд нэгнийхээ хийж байгаа юмыг ингээд дэмжээд авахгүй яах вэ? Сэтгэл бүлэг зүйл. За ингээд эргэлт гэрлэгийнхэн маань энэ удаагийнхаа дугаарыг
манай гэрт ирж намайг эргэж хийлээ. Гинтийн найзууд маань ингээд шууд хэлэхгүй ч байдаг юм уу те ингээд гэрт зорж ирээд ингээд бүр манайхыг цэвэрлж өгөөд ингэж ингэсэн бүр юм анхны тохиолдол эхэндээ айгу нэрлэхэд санаа зовж байгаад тэгээ сүултээ дасаад гэж үтэй айгу гоё санагдлаа. Тэгээд хүний одоо хамгийн чухал зүйл бол цаг хугацаа байдаг. Тэгээд хамгийн үн цэнтэй тэр цаг хугацаагаа өнөөдөр ингээд надад зориулаад манайд ирээд ийм гоё контент хийсэнд маш их баярлж байна. Тэгээ олон эмэгтэйчүүдэд хань болсон, урам зориг өгсөн, хамтдаа ярилцаж чадсан, доторхыг нь ингэж уудалсан ийм контент болж байгаа юм байна гэж өнөөдөр хараад ойлгоод контентын багийнхнаар маш их бахархаж байна. Тэгээ олон гоё найзууд дээрээ очиж, олон гоё эмэгтэйчүүдэд дээр очиж эргэлт хийж Монголын эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн одоо тэр амьдрал хэмнэл оюун тархинд бас эргэлт хийх болтгой гэж ирэж байна. Баярлалаа. Эргэлт ирлээ баяртай. зүгээр. Даадаг.